За бас гол нэг асуудал бол стандарт хөгжүүлэлтийн асуудал байгаа юм. Одоо энд би нэг та бүхэнд манай хуулинд байж байгаа нэг заалтыг одоо уншаад өгч. 2017 онд батлагдсан стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль байгаа. За энэ хуулиар стандартыг өөрснөө сонгон хэрэглэх болгож хуульчилсан. Өөрөөр хэлбэл одоо нэг төрлийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд нэг л стандарт мөрдөж ажиллахын оронд өөрсдийнхөө үзмжээр хамгийн хялбар дөхөм одоо стандартыг сонгон үйлдвэрлэл явуулах энэ боломжийг энэ 17 оны хуулиар боломжийг нь олгоцсон. Энэ бол байж болохгүй. Яг өнөөдөр одоо хуучны Оросын үеийн социализмын үеийн стандарт бол мөрдөгдөд явж байгаа юм байна. Гэхдээ энийг одоо тухайн аж ахуй нэгжүүдтэй гэрээ хийх замаар хэдийн хэмжээнд одоо стандартын хөгжил дэвшлиг хийх үү? Хэдийн хэмжээнд одоо хөрөнгө оруулалт хийх үү? Цаг хугацаа өгөөд гэрээ хийгээд тэр боломжийг аж ахуй нэгжүүд олгоод ингэж явах юм бол Монгол улсын одоо бүтээгдэхүүний чанар олон улсын зэрэгэлд хүрнэ. Эргээд эн чи юу хэлэхлээр бүтээгдэхүүнээ экспортод гарах нөхцөл болцоо бүрднэ гэсэн. Тийм болохоор одоо би бас Японы одоо энэ стратегийн түншлэлийн эдийн засгийн гэрээг яаж авах Монголоос 5700 бүтээгдэхүүн гарна. Ерөөсөө стандарт шаардлага хангадаг нь ганц нэг. Тийм учраас олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэхгүйгээр хатуу мөрдүүлэхгүйгээр бидний бүтээгдэхүүн экспортод гарахгүй. Энийг одоо бас төр засаг маань одоо анхааралтай авах ёстой гэж одоо би үзэж байгаа. За бид МАК энэ ташрамд яхад барилгын материалын үйлдвэрлэлийн стандартыг евро стандартын бүгдийг оруулж ирж одоо батлуулсан CMT стандарт. Гэтэл одоо энэ сэргэлэн суманд байж байгаа хятадын 100% хөрөнгө оруулалттай CMT үйлдвэр манайхан одоо энэ мэргэжлийн хэлтийн газраас очиход наад стандартыг бид нэр хангаж чадахгүй. Ийм тайлбар өгөө явж. Тэгсэн хэрнээ өөрснийхөө хоцрогдсон стандартын CMT-г Монголын зах зээлд нийлүүлэл байж. Туркийн газар хөдлөлтийн асуудал гэдэг юу бол? Энд гол одоо хүчин зүйлийн асуудал бол CMT-ийн чанарын асуудал. Чанар муутай CMT-с газар хөдлөлт болох юм бол барилга нуралт үүсэх асуудал. За энэ дээр нь бас арматур нөлөөлдөг. Энийг бид нар бас эргэж харах цаг болсон гэдгийг бас би нэг хариуцлагатайгаар хэлмээр байна.